Монголын хэвлэлүүд харамсалтай нь ихэнхдээ хувийн хэвшил байдаг. Мөн тэд энд мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй. Сууг эргүүлээд үз. Голдуу барууны нэвтрүүлгүүд гарч байгаа. Мэдээллийн сувг хүртэл Bloomberg, CNN. Хэвлэл мэдээллийг ажвал тодорхой уялдаа холбоо харагддаг. Бидний ямар нэгэн үйлдэл хийхэд тэр дор нь баруунаас хариу ирдэг шүү дээ. Зарим талаараа утга агуулгагүй ч хэлээ тодорхой чиглэлтэй хэвлэл мэдээлэл тун сайн тусгагдсан харагддаг. Тэр тусам барууны хэвлэл мэдээлэлд Америк, Франц, англичуудын хорлол анзаарэгддэг үү? Тэд хорлолыг үлдгч зорилгодоо хүрч чадахгүй байгаа нь үнэн. Монголын хэвлэлүүд харамсалтай нь ихэнхдээ хувийн хэвшил байдаг. Мөн тэд энд мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй. Мөн асар олон төрийн бус байгууллагыг барууны орнууд ямар нэг байдлаар санхүүжүүлдэг. Бас одоо бидний эсрэг шашны шугамаар маш идэвхтэй сурталчилгаа явагдаж байна. Мормоны сүмүүд хэр их нэгдэж байгааг хараарай. Мөн протестантууд их байна. Протестант, католик шашинтнууд бага зэрэг. Солонгосчууд энд маш идэвхтэй байдаг. Бүх төрлийн Христэд итгэгчид, хуурамч христүүд тэд Монголын хүн амыг төөрөгдүүлэх гэж оролдож байгаа ч би дахин хэлье. Би Монголын ард түмэн маш ухаантай. Үүнийг өөрсдөө ч тогтооно гэдэгт би үнэхээр итгэж байна. Мөнгө үржил байг л дээ. Энэ бол эцсийн дүндээ Монголын эдийн засагт оруулж буй нэмэр. Саяхан нэгдээд байгаа манай телевизт ч гэсэн ариун туршлагаасаа зөвлөгөө өгөөч. Бид яаж ажиллах ёстой вэ? Юу хийх ёстой вэ? Юу хийж болохгүй вэ? Юуны өмнө танаа ажлыг гайгүй гэж харж байгаа. Би өрөөндөө телевизэртэй. Танаа сувгийг тохируулсан байдаг. Зөвлөлт улсын сонгодог бүтээлүүд гардаг нь маш их таалагддаг. Хүүхэлдэйн кино дутмаг юм болов уу гэж боддог. Монголд хүүхэд залуучууд их байдаг тул тэдний зүрх сэтгэлийг хүүхэлдэйн киногоор эзэмдэх нь зүгээр юм шиг. Бид монголчуудын тухай бага мэддэг шиг монголчууд Оросын амьдралыг тийм ч сайн мэдэхгүй шүү дээ. Монголчуудын хувьд ч гэсэн Оросын тухай бодит мэдээлэл авах нэгэн цонх болно. Зочид буудалд орой сууж байхдаа сууг эргүүлээд үз. Голдуу барууны нэвтрүүлгүүд гарч байгаа. Мэдээллийн сувг хүртэл Bloomberg, CNN. Миний ойлгосноор хамтарсан суугч нэгдэж байгаа бол та. Тийм ээ. Америктэй хамтарсан сувг байх шиг байсан.